Урхны шашин Азийн орнуудад түгэн дэлгэрхтэн тухайн улс орнуудын иргэдийн шүтлэг бишрэлтэй холбоотойгоор иргэдийн эсэргүүцэл зөрчилдөөнтэй тулгарч байсан. Тиймээс саад бэрхшээлийг гэтлэхийн тухайд чойжин сахиусыг бүтээн залсан байдаг. Чойжин болгохон удмаас өөрөө нь тодорч илэрдэг. Чойжин болгохын тухайд 10 хангал, жамсран, гомб, дамдин чойжил зэрэг догшин сахиусын өмнөөс бууж амьтан бүхэнд туслан саад дотгор аюул зовлон бүхнээс ангижруулдаг байна. Чойжин сахиусыг дахихдаа тусгай ном уншиж, сахиусаа баясхан идэ будааны дээдийг өргөн дахиж тайн өрн залдаг юм. Чойжин сахиусын дахилга нь болохоор 10 хангал тусганы урдаас буудаг. Нутаг оронд бороо хурах хайрлах, төмөн олон амгалан байх. За тэгээ энэ чойжин сахиусыг шүтдэг чойжин сахиустай улсууд хүмүүс одоо нэг олноороо сахиусаа цуглуулад сахиусыг дахидаг. Хүний гай барцад нөгөө сэтгэлийн муу үлийг арилгах, амьдралангуй болох. Ганцаараа хийсэн буянгаас илүүтэй төмнөрөө олноороо хурж буян хийх хэд мянган дахин тэр бөмбөг үрчтгэхтэй холбоотой байна. Өвөг дээдсээс өвлөн ирсэн эрдэм чадлыг бусдын үйлийг нэмэглэхийн төлөө зориулж яваа хүн бол дээрхийн заяа төвийн үүсгэн байгуулагч, үзмэрч, баяр цэцэг юм. 7 настай балчир охин өвөгийнхөө сахиусыг сониучрахаж татагддаг байсан нь хожимон өвөгдийнхөө захиасыг үрч, үргэлжлүүлэх учиртай байж. Үзмэрч баяр цэцэг чойжин сахиусыг залан хүний өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн хувь төөргийг үзэж жилийн ноён нурууг тэгшэтгэх ханийн тэнгэр өрийн заяа дуудаж ажил үйлс бүтээх өвчний уучиг шалтгааныг тодруулах сахиусны эрдэм чадлаар дом заслыг хийдэг байна. Чойжин сахиус маань одоо Баян Онгор аймгийн Баян булаг зовхны отхон сумаас гаралтай. За тэгээд Баян Онгорын Баян булаг, Гурван булаг, Хүрээ марал сумуудад ер нь их байдаг. Голцсон Баян булаг сумдаа бол одоо дийдик их байдаг. Манай бүр авчин дээр үедээ хүрээнд суудаг байсан. Тэгээ яг хэлмэгдлийн үеэр нөгөө хүрээнээс гарахтаа яг нутгаас Баян булгаас гарахтаа нутгаас сахиусаа авч гарч Баян Онгорынхаа галуутын нутагт амьдарч байсан. За тэгээд нөгөө нэг манай одоо Баян булгын сумынхан бол одоо баралж айл болгочих үеийн сахиус байдаг. Тэгээ яг энэ сахиус айл болгонд байдаг ч гэсэн яг энэ сахиусыг одоо ингэж залдаг хүн нь цөөн байдаг. Монголчууд эртнээс нааш хавар намрын улиралд дахилга тайлах хийж уул ус хангаа дэлхийг аргадан тайдаг уламжлал ёсон бий. Үзмэрч баяр цэцэг жил бүрийн намрын сарын сайн цагийг товлон чойжин сахиусаа дахин шавнар гэр бүл ураг удмыг нь даатгадаг билээ. Одоо 10 хангал бурхнаа дахин шүтээд 10 хангал бурхнаа одоо нөгөө сэтгэл дотроо одоо нөгөө орой дээр ирж задарсан байгаа гэж шүтэн. Тэгээд галын дахилга. Тэгээд одоо энэ олон түмний гай барцад өвчин зовлон аль муу юмнаас тийм арилаг амьдралангуй төр засаг төмөн олон маань амгалан байгаад гэж бодож байгаа сахиусыг тагтдаг. Амьдрал тэгшхэн сайн сайхан яваханд хувь хүний төөрөг тавилантай холбоотойж бидний хүч хүрэхгүй хүндлэгийн шалтгаан заавал байдаг. Түүнийг зорин ирж уучиг шалтгаанаа тодруулж, гарцыг олж, засал дом хийлгэн асуудлаа даван гарах сэтгэлийн галтай болж
багш шавийн барилгатай болсон хүмүүс олон бий. Жожин сахиусны эрдэм чадал их гэдгийг түүнийг зорин ирсэн олон арван шавнар нь бэлхнээ харуулна. Би энэ күнтэй 2018 онд күнд өвчний удмаас күнд болоод энэ багштайг шав орж өнөөдөр өдөө зэрэгтэй сайхан амьдарч хань ижилтэйгээ сайхан амьдарч явж байна. Би Увсан аймгийн Улаангом сумаас ирсэн. Бид хоёр хоёулаа нэгдүгээр энэ эртэлрүүлэг гэдэг үзэлгээр хоёулаа биеийн үзүүлээд хоёулаа ходоодны хорт тавдар гэдэг өвчнөд ойш тодорсон. Тэгээд хоёулаа зэрэг иржэнд хагалгаанд ороод би эхэлж ороод гайгүй болцсон. 10 хэд хонцны дараа энхэн ороод 10 хэд хоноо дахин муудаад нэлээд биеийн муудаад бүр найдваргүй болоод ишсэн. Тэгээд энд ийм сайн хүн байдаг гэдгийг би урд жилийн зурагтаас харчаад энэ их хэрэгтэй хүн байна, эрен хүнд тус болмор юм шиг байна гэд утсыг бичээд авцсан. Энхэний бие муудаад харна бүр оргоо ороод удаа эмч домчд очиад хагалгаа юугаан хийлэгдсэн байсан учраас одоо өөр ямар шалтгаан шавгүй байд юм бол тэрний үзүүлээ гэж энхэнийг сургуулсаар байж ирсэн. Тэгээд ирээд үзүүлсэн чинь нэлээд хүнд гэж гараад тэгээд энхэнд ойртон даатахад одоо та энхэнийг надад одоо ингээд заслын үгийн хийж нэг амьд манддаг арга юу байна гэдгийг би одоо хуваасаа бүр гуугаад одоо өөр нь өвчтэй ч гэсэн ирээд ингээд суугаад гуугаад одоо даатахад тэгээ манай энхэн дахин хагалгаанд ороод энхэндээ үзүүлээд ингээд эмнэлэг энэ бурхан хоёр ингэж хавсарч яж хүнийг бас амьдруулдаг юм байна гэдгийг би биеэр нь үзэж өнөөдөр ингээд хантайгаа би ингээд хамтдаа ингээд явж байна. Үнэндээ төлөө их баяртай байна. Сайн сайхан хосоороо амьдарч явна. Сэцгсэн олон нэг сайхан хүндэлдэг юм байна багшийг. Багштай үргэлж үйлсэн ойдрог үргэлж хүний төлөө сайн сайхныг бүтээж яваарай гэж багштай яриа. Монголчууд өн эртнээс нааш галыг дээдэлж ирсэн байдаг. Намрын цагт гал дахих үйлийг үйлдэх нь сайн сайхан бүх зүйл дэгшдүүрэн байхыг бэлэгдэж шар тас тэргүүтнийг өргөж галын бурхныг баясгадаг. Галыг мөнхөд мандан бадарч байхын бэлэгдэл гэж үзэн шүтэн бүхний оройд залсаар ирсэн байдаг. Гал бол оршихуйн хөдөлгүүр буюу амин эрчим гэж үздэг. Хүнд өгсөн сэтгэлийн өглөг эргээд төм умаар аривдан дэлгэрдэг. Өвөг дээдсхийн их үйлийг үргэлжлүүлэн яваа үзмөрч баяр цэцэг үйл хийж эхэлсэн үеэс л бусдын төлөө гэсэн халуун сэтгэлээ дэвсэж ирсэн. Олон айлыг гал голомттой болгож амьдралд нь гэрэлхийгээ итгэл нэмж ирсэн байдаг. Би 2009 оноос хавуулаад нэг 108 үрг толгойсон ээжийг гэр оронтой болоё гэж зүтгэж өглөөнөөс ахгуулаад харан өргөө болтол зүтгэсэн. 22 онд би яг 108 гэрийн гүйцээж өгсөн. Тэгээ 22 оны 8 сарын 9 108 гэрийн гүйцээж өгөөд тэгээ тэрнээс хойш үргэлжлүүлээд дахиад дараачихын 108 гэрийг өгч явж байгаа. Би болохоор одоо 48 настай 3 охин нэг банттай үнэхээр ийм буян хурсан өдөр тэгээ буянтны гараас бас ийм гоё амьдрах өргөөгөр авсандаа үнэхээр баяртай байна. Тэр өдөртөө бүр яг одоо ч гэсэн бас маш их сэтгэл хөдлөлтөд гоё.
Их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд бүх хүн амгалан байж их шүтэн сахиус нь төмөн олноо хамгаалan дэтгэж байгээ.